Эхний мэдээллийг хүргэе. Эрчим хүчний салбарын ажилтнуудын зарласан ажил хайлт түр хойшиллоо. Эрчим хүчний яам болон үйлдвэрчний эвлэлүүд цалингийн сан үе шаттайгаар нийт 30 хүртэл хувиар нэмэхээр тохиролцож, өнөөдрөөс эхний 10% нэмэгдлийг хэрэгжүүлэхээр болсон байна. За ингэснээр ойрын хугацаанд эрчим хүчний хангамж тасалдах эрсдэл намжсан эдгэж, энэхүү хэлэлцэн салбарын бодит асуудлыг шийдэж чадсан эсэх нь эргэлзээтэй байна. Энэ удаагийн хэлцээний хамгийн сонирхолтой тал нь ажил хайлт тус засгийн газрын хэлцээний байр суурь байлаа. Эрчим хүчний сайд өнөөдөр 10%-аас илүү нэмэх боломжгүй цаашид үе шаттайгаар 30% дөргөнэ гэсэн байр суурийг хадгалж чадсан бол үйлдвэрчний эвлэл ажил хайлтаас татгалцахаар болов. Эрчим хүчний үйлдвэрлэлд амжуулалт нь улсын онд чухал дэд бүтцэд хамаардаг тул энэ салбарын ажилтнуудын ажил хаях эрх хууль үйлчилгээний тасралтгүй ажиллагааны шаардлагаар бодит байдал дээр маш хязгаарлагдмалаа. Эрчим хүч тасрах эрсдлийг төрж үйлдвэрчний эвлэлд хүрэх боломжгүй. Ийм нөхцөлд хэлэлцээний давуу тал бодитоор ажил олгогч талд илүү байж засгийн газар одоо 10% нэмэх боломжтой гэсэн байр суурийг хадгалсан нь анхаарал татлаа. За энэ салбар бол ажил хязгаарч хаяж байгаагүй. Хаях байтугай 100 гаруй жилийн түүхтэй Монгол улсын галыг хариуцлагатайгаар ямар ч хүнд нөхцөл бүр 90-ад оны гал алдаж байсан тэр хүнд нөхцөлд ямар ч төсөвгүй болжсэн тэр нөхцөлд үүрэг гарч байсан салбараа энэ цалин мөнгийг нэмэгдүүлэхийг бол ер нь бол үйлдвэрчний эвлэлтэй эвлэлгүй сайдын компани захирлуудын бодох ёстой хийх ёстой үндсэн ажил нь ердөөсөө энэ юм байна. Нөгөө талаас үйлдвэрчний эвлэлүүдийн дунд ч байр суурийн зөрүү ил боллоо. Нэг хэсэг нь үндсэн цалин нэмэхийг шаардсан бол нөгөө хэсэг нь цалингийн санд нэмэх хувилбарыг зөвшөөрсөн. Энэ нь ижил салбарын төлөөлөл хүртэл асуудлыг шийдэх арга зам дээрээ нэгдмэл байр суурь түрээгүйг харууллаа. Энэ хүний одоо бидэрт ингэж Монголын эрчим хүч геолог уулуурхай үйлдвэрчлийн холбоо түүний гишүүн байгууллагууд эрчим хүчний яам ажил олгогчтой энэ салбарын ажлуудын цалин өсгийг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрсэн. Энийг бол одоо ингээд өнөөдөр алгажуулсан эрчим хүчний төрийн нарийн бичгийн дарга ирүүлжээ. Төрийн засгийн удирдлагын газрын дарга бэлгүүн эрчим хүчээ зохицуулахын зохицуулагч Даш Мэгмар жав. Үн терапийн эцсийн дарга Эрдэнэ болгон гэх мэт төлөөлөгчдөр ахлуулсан төлөөлөгчд энэхүү одоо хилцээг бол алгажуулсан. Ийм учраас болвол одоо маргааш өглөө эхлэх байсан ажил хайлтыг зогсоож байгааг мэдэгдэж байна. Ажил хайлтыг зогсоож байгаа хэд хэдэн шалтгаан байгаа. За ерөнхийдөө манай одоо шаардлага бол цалинг 26 27 онд 30% нэмэгдүүлэх гэсэн ийм шаардлага байсан. Энэ шаардлага давал хүрсэн гэж харж байгаа. За нөгөө хугацааны хувь дээр л байна те. За энэ хувийг бол бид нар олон талаас нь ярилцаад өнөөдрийн салбарын байгаа байдал үнэхээр хүнд байгаа учраас шууд 7 сарын 1-ээс 15% гэж зарлах юм бол бид нар цалингаа тавьж чадахгүй байдал үнээс илүү эрсдэл орох эрсдэл байгаа гэдгийг хоёр талаас одоо нөгөө талаас тайлбарлаад ингээд харилцаа ойлголцсон учраас энэ сандрыг бол хүлээж авсан. Цалингийн маргаанаас давсан хөрөнгө оруулалтын асуудал эрчим хүчний салбарт бий. Тухайлбал 3 дугаар дулааны цахилгаан станцын засвар шинжилгээний санхүүжилтийн асуудал удаашрчээ. Цалин нэмэх нь ажилтны амжиргаанд дэмжлэг болгоч үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах хөрөнгө оруулалтыг орлож чадахгүй. Гэвч эрчим хүчний сайд найдлаа. Гүйцэтгэгч компаниудад санхүүжилт нь очоогүй асуудлыг жижиг асуудал гэж ярьлаа. Ойр зүрийн нэг онцнаа нэг тиймэрхүү нэг жижиг төр зүрийн асуудал гарсан юм шиг байлаа тийм. Санхүүжилт бүрэн ихсэн явж байгаа тийм. Үндсэндээ өнөөдрийн тохиролцоо ажил хайлтыг зогсоосон болохоос эрчим хүчний салбарын хоримтлагдсан асуудлыг шийдсэнгүү. Цалин техник шинжилэл, санхүүжилт, хүний нөөцгсөн 4 том асуудлыг зэрэг шийдэхгүй бол энэ мэд маргаан дахин давтагдах эрсдэл хэвээрүүлнэ. Иймээс өнөөдрийн гол асуулт нь ажил хайлт болсон эсэх биш. Харин эрчим хүчний салбарыг гал алдуулахгүй авч явах бодлого зөвхөн үе шаттай цалингийн нэмэгдлээр хязгаарлагдах уу? Эсвэл удаашрсан хөрөнгө оруулалт, шинжилгээний асуудлыг бодитоор шийдэх улс төрийн шийдвэр гаргах уу гэдэг дээр төвлөрч байна.